Нугас 1 см диаметртэй 42-оос 45 см урт баган нурууны хөндийд байрладаг. Урт өвтөр тархинаас ахар сүүл хүртэл үргэлжилдэг. Нугаснаас 31 хос мэдрэлийн судал гардаг байна. За баган нурууны голд нугас маань байрлаж байгааг зургаас сайтар ажиглаарай. Нугас нь рецептороос ирсэн мэдээллийг тархи руу эсвэл тархинаас захын мэдрэл рүү мэдээлэл дамжуулах үүрэгтэй юм. Нугасны голд эрвээхэй хэлбэрийн боронгийн бодис байдаг бол түүний гадна талаар цагаан бодис оршдог байна. Нугаснаас гарсан 31 хос мэдрэлийн судлууд нийлж мэдрэлийн зангилааг үүсгэдэг. Баган нурууны голд байрлах нугасны бүтцийг авч үзэх юм бол нугаснаас гарсан 31 хос мэдрэлийн зангилааг эндээс ажиглаж болох нь байна. За харин хөндлөн тусалт хийж үзэх юм бол нугасны голоор бор өнгийн эрвээхэй хэлбэрийн бор өнгийн бодис оршдог бол гадна талаар нь цагаан бодис оршихыг бас эндээс ажиглаж болох